Сайн байцгаана уу? Харан хамтлагийн дуулсан амьдрал дууны үгэлэлэг хичээлийг үзүүлээ. Энэ дуунд 7 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь ля минор. Эндээс ми мажор. До сефт. Фа мажор. До мажор. Тэгээ ре минор. Сүүлийнхэн соль мажор. За ашиглах цохилтоо харцгаая. Доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо, 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 дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 2 3 4 1 2 3 4 ерөөхдөө дууныхаа нэг мөрөнд 4 бүтэн цохилт хийгээд явна. Тэгэхээр 4 аккорд байгаа учраас нэг цохилт хийхэд таарна гэсэн үг. За ля минороос эхэлж байна. Ми мажор. До сефт. Тэгээ фа мажор. Хоёр дахь мөрөөс дахиад фа мажор явж байна. Ингээд 3 4 төмөр адилхан яваад сүүлийн мөрөн жоох өөр байгаа. Ре минор, ми мажор хоёр дээр цохилтоо хуваана. Ре минор дээр доошо хоёр цохичоод тэгээ ми мажор руу шилжээд цохилтынхаа үлдэгдлийг хийчихнэ. Тэгээ ля минор дээр нэг бүтэн. За дахилт руу ороод до сефт дээр нэг удаа зүгээр доошо цохичин. Тэгээ фа мажороос цохилт эхэлнэ. Цохилтоо 2 аккорд дээр хуваагаад буюу нэг мөрөнд 2 бүтэн цохилт хийж явна. Тэгэхээр фа мажор, соль мажор хоёр дээр хуваалаа. Дараа нь ми мажор, ля минор хуваалаа. Дахиад фа мажор, соль мажор, тэгээ ми мажор. За ингээд хуваагаад явчихна. Эхнээс нь жишээ олгоод дуулаад үзье. Иймэрхүү болгоно. Та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл ахам бол сэтгэл хэсэгт бичээд асуугаарай. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартава. Баярлалаа. Баяртай.